Өнөөдөр та бүхнийг хүрэлцэн ирсэнд маш их баяртай байна. 13 жил та бүхэнтэйгээ хамт Монголын төлөө, монголчуудынхаа сайн сайхны төлөө илтгэл тавьж бас тэмцэж ирсэн. Зүгээр яриад илтгээд яваад байдгүй хүн. Тэмцсэн, зүтгэсэн. Та бүхнийг маш их хүндэтгэж Монголоо яаж хөгжүүлэх вэ? Надад төлөвлөгөө байна гэдэг энэ илтгэлээ тавихад манай баг хамт олон миний бие бэлэн боллоо. Дандрбаатар хэлжсэн гинлээ. Гүн дайн байлдан гэдэг чинь мөн ч хэцүү үед шүү. Айдаг мөн ч хэцүү үедтэй. За одоо нэг ихэлчүүлж салмааргүй үедтэй гэж нэг хэлсэн байт. Түүнтэй адилхан. За одоо энэ хүний төлөө зүтгэж байгаа энэ ажил тэмцэлт чинь ороход бол халгамаар хэцүү. Муулуулна, адлуулна. Шулуун мод хамгийн түрүүнд тайруулдаг. Шулуун шудраг хөхтэй хүн хамгийн түрүүнд зовдгоо гэсэн нэг одоо их хайхтайгаар хэлсэн үг бод. Би арай зөөллөд зов зудардгаа гэсэн санаа хэлчихэ. Тэгээ энэ лекцэнд надад төлөвлөгөө байна гэдгээ 3 хэсэгт хувааж би та бүхэнд танилцуулна. Бид хаана зогсож байна? Ер нь Монгол орн ер нь бид хаана байгаа юм? Бид энэ дэлхийн хааханд бидэрч явсан болоо. Муул юм яриалан, сайн юм яриалан, жоохон гутран, гунигтай чимшиг яваалан. Ер нь яг бид тодорхой хаана юм? Бодит байдалтай нүр тулъя. Энэ эхний хэсэг бол магадгүй нэлээд бараандуу, нэлээд тийм зүйлүүд ярих магадлалтай. Та нар маань бид сонсгол ёстой. Бидний үр хүүхэд, бидний сайн сайхны төлөө. Эхний бид хаа байгаа вэ гэдгийг ярихад эхлээд Монгол ер нь юу үйлдвэрлэж байгаа? Бид ер нь хэр зэрэг баялаг Монголоос гарч байгаа юм бэ гэдэг дээрээ төвлөрье. Бид 1.5 сая тонн зэсийн баяжмлыг жил болгон Монголоос гардаг. Маш олон хүн ярьдаг, Ганбаатарын уул урхааг зогсоогоод байдаг, гацаагаад байдаг. Тэрнээс болж бид их тааруу явна да. Юу ч гацаагаагүй байна шүү дээ. Жилд 1.5 сая тонн зэсийн баяжмал гардаг. Энэний сая тоннын оюутлогоо гаргадаг. Энэ маш их мөнгө. Зүгээр тоо биш. Энэ гараад явдаг тоо биш. Энэ 625 их найт төгрөг. Манай төсвөөс илүү их мөнгө. Энэ мөнгө 2.5 тэрбум доллар яагаад баялаг урссаар л байгаа. Баялаг гарсаар л байна. Энэ 6250 цэцэрлэг гэсэн үг. Нэг цэцэрлэгийг тэрбум төгрөгөөр тооцох юм бол 6250 цэцэрлэг. Монгол оронд хэдэн цэцэрлэг хэрэгтэй байгаа гэж? Одоо 1000 цэцэрлэг шаардлагатай. Тийм учраас та бидний хүүхдүүд 9 сар гараад маш их оочролдог, маш их одоо дугаарладаг, маш их зүдэрдэг. Би Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч байхдаа би ер нь боловсролын үйлдвэрчний холбооноос гараагаа ихэж тэндээс одоо бий болсон бүтээгдэхүүн цэцэрлэгийн салбарын ажилтнууд Монгол оронд хамгийн их хичээнгүй чармаалттай ажиллаж байгаа. 1000 цэцэрлэгийн дутууг тэдний нуруунд дээр үүрүүлж явж байгаа. 6250 цэцэрлэгийн мөнгө зөвхөн зэсийн баяжмлаар гардаг. 1250 сургууль. Нийт багш, эмч нар, боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 6 жил 6 сарын цалинтай тэмцэх хэмжээний мөнгийг зөвхөн зэсээрээ бид гаргадаг. Ийм их мөнгө. Асар их мөнгө. Энэний араас хөөцөлдөхгүй, гомдлохгүй явна гэдэг бол эсвэл их баян орон байна, эсвэл ер нь хулгайч хүн хулгай хийчихэд араас нь хөөцөлдөхгүй байвал гүн ямар сайхан сэтгэлтэй хүн бэ хөрх юм миний зовлон ойлгосон байна гэдэг нь шүү дээ. Мөнч тэнийг хүнээд хулгайлаад байхад мэдэхгүй гэж боддیں۔ Нүүрс дараагийн маш их баялаг гарсаар л байгаа. Өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс гарсан. 20 сая тонн коксчих нүүрс. Энэ мэдээлэл заримд нь уйтгартай байж магадгүй. Энэ бидний баялаг. Энэ бидний үр хүүхдийн сайн сайхан амьдрах баталгааны юм байна. Энэ баялагыг гаргахад энэ баялагуудын гэрээг хийгдэж байхад бид ажилгүйд ядуурлаа солино алга болгоно
Тэгээд энэ орж ирнэ гэж бодож байсан. Хардаа 7.5 их найт төгрөг. Манай төсвөөс илүү. 3 тэрбум доллар. Энэ дээр Чалкогийн хортой гэрээний хасагтыг оруулаагүйгээр одоо заасан байгаа. Жилд 19 тонн алт. Дөрвөн ширхэг сомсмол дүүрэн алтан голдмай Монголоос жил болгон гардаг. 1.7 их найт төгрөг. Зис алт нүүрс нийлээд 6.2 тэрбум доллар. Бид маш их баян орон. Дандаа уул уурхай ярьдаг Ганбаатар. Гэхдээ энэ бүхнийг арт түмэндээ ашигтай болгоё л гэж ярьдаг болохоос биш нэг ч гацаа гэдэггүй. Гацаа чадахчгүй. Урссаар л байгаа. Гадны хөрөнгө оруулагчдын эсрэг би хизээч байгаагүй. Ганцхан Монголд ашигтай юу л гэж асуудаг. Тэд өөрсдийнхөө өвөг дээдсийнхөө булаад орхисон баялгаа хурж ирээд авч байгаа юм шиг авна гэдэг бол бух байгаад унахгүй бол буян байгаад идэхгүй бол мөн чадгийн тэнэг хүүхдүүдээ гэж дээрээс өвөг дээдс минь харж явах үедээ цаана төмрийн баяжмал 6 сая тонн гараа явчихж байгаа. Цаана нь нефтийн одоо түүхийн нефт 8 сая баррел гараа явж байгаа. 60 сая малын түүхий гараа явж байгаа. Бид 1989 оны байдлаасаа тэр үед 34% бид одоо нэмэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг орн байсан. Бид юм хийдэг байсан, бүтээдэг байсан, гутлын үйлдвэр ажилдаг байсан. Өнөөдөр 5% байгаа. Нэмэн өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5%. Энэ утгаараа бидний эдийн засгийн чадвар хийж бүтээх чадвар 28%-аар социализмын үеэс одоо 89 оноос бид 27 жилийн дараа унтсан байна гэсэн үг. Монгол улсын өрийн хэмжээ. За ийм их баялаг гарсаар байхад Монгол улсын өрийн хэмжээ ер нь яг одоо хэд вэ? Бараг бүгдөө мэдж байгаа баха да. 2010 онд бид 2 тэрбум долларын өртөө байсан бол өнөөдөр Монгол улсын нийт өр 24 тэрбум доллар юм бол нэг өрхөд ногдох өр 70 сая төгрөг. Энэ 28 мянган доллар болж байгаа л да. 70 сая төгрөг. 70 сая төгрөг гэдэг маань бараг 2 өрөө байрны мөнгө болчихно шүү дээ. Бид амьдарч байгаа өрөө болгон маань үндсэндээ гадаадын хэн нэгнийх болж хувирах гэдэг шүү дээ. Хашаа байшин болгон маань бид хүний байранд байгаа юм шиг болчиход байна шүү дээ. Бидний малж байгаа 60 сая өнөөдөр үндсэндээ хаан банкны сүрэгчин хушуу болчиход байгаа юм биш үү бид чинь. Ингээд ядуурл ямар шатанд байна. Баялаг урссаар л байгаа. 10 хүн дутмын 4 ядуу гэдэг тооцоо Дэлхийн банкны судалгаагаар гарсан байгаа. Нэлийн дарсан тоо шүү дээ. Түүнээс 2 нь 1 ядуу картын бараатай төрөөс хоол хүнсээ авч иддэг гэсэн үг. Тэгэхгүй бол өсгөлөнд байгаа хүмүүс гэсэн үг. Бидний бод байдал юм байна. Ядуурл ажилгүйдэл орлогогүй байдлын үндэс болж авилгал манайх 100 оноо авах ёстойгоос 38 оноотой. Нөгөө эп гэдгээс бүр доогуур болчлаа шүү дээ. Архитект өлгийтэй хүүхдээс том хүн хүртлээ бүгд 50 литр жилдээ уудаг. Гэмт хэрэг 27 мянга. Ихэнх нь эдийн засгийн одоо ядууралтай холбоотой гэмт хэрэгүүд. Салалт 81 мянга. Утаа 80 дахин их байх ёстой хэмжээнээс. Би яагаад энэ бүхнийг тоочж яриад энэ нэг тийм хамаагүй юм шиг зарим нь бодож магадгүй. Энэ бүхэн бол баялаг урсаад байгаа. Энэ баялаг монголчуудад ерөөс ирэхгүй байгаа учраас энэ гарч байгаа. Ажилгүй байгаа учраас салалт тэр архитект ихсэж байгаа. Би тэднийг өмөрхгээгүй. Үндсэн шалтгаан юм. Утаа. Өнөөдөр хүмүүс орлогогүй, ажилгүй байгаа учраас тэр айхтар тэр одоо дугуйны хаймар төлдөг. Бүх хүмүүс сайхан амьдрах баялаг Монголд байна. Харамсалтай нь хитгэн хүний шунлыг гүйцэтгүүлэх баялаг Монголд маань хүрэлцэхгүй байна. Төсвийн алдагдал 10%. Монгол дэлхийн орнуудын 202-т явж байгаа. Бидний урд Гамби явж байна. За Свизерланд би мэдэхгүй орн байна. Египт,
Сири болж байгаа Сири 197 давхиж явна. Манай ард Жибути гинүү тэр нэг бас айхтар орон байна. Бас ардаа нэг оронтой шүү гэдэг чи бас. Бас ч гайгүй. Бас ч гэж ингэж л өөрийгөө хуурхаас. Тэгэхээр амьдралын чанарын индексээр Норвег нэгтгэж байгаа. Миний хүсдэг, миний одоо дуурайхыг чармаадаг улс. Монгол сүүлээсээ дөрөвт гэж байгаа. Яагаад бид ийм байдалд орчих вэ? Ер нь яасан болоо? Ямар за хөрөнгө оруулалтын гэр ойлгомжтой. За Ганбаатар энэ дээр маш их юм ярьдаг. Би их товчхон ярина. Энийг их ярих юм бол 320 тэрбум долларын баялаг оюутлогоо доор нь байгаа. Бидний өвгдээц бидэнд үлдээсэн үүс. Та нартай 212 тэрбум долларын зардал гаргаж ухнаа гэж тэд заасан. Энд зүгээр 30-40% чийл бол маш их ашиггүй ухчих эхний үедээ 50% байсан. 100 долларын баялаг гаргаж ирэхийн тулд 50 доллараар нь хамгийн ихтэй ухдаг. Уг нь манайх бол одоо 212 тэзүү дээр нь байдаг тоог ярьж штэ. 108 тэрбум долларын цэвэр ашигтай байгаа монголчууд янз бүр юмаа хассаар байгаад 45 тэрбум долларыг цэвэр ашиг авна гэдгийг л тэд байнга ярьдаг, одоо ч ярьдаг. Цэвэр ашиг 100% байлаа. Хадлагын зардал гээд 70% луувардаж хасж байгаа юм. Араас нь зээлийн хүү 140% хасж байгаа юм. Хасах 110%-ийн өрийг дандаа бий болгож байдаг. Өдөр болгон 2 сая долларын өрөнд Монгол орж байгаа гэдэг нь энэ. Оюу толгойн гэрээ тийм ээ ашигтанд орж явах 2013 онд яг үйлдвэр ашиглалтанд орж ирсэн. Манай хонх дарсан. Доллар 1400 төгрөг байсан. Одоо доллар 2500 орчим болж байгаа. Энэ тохиолдлын зүйл биш. Бид энийг зүгээр дугаа хүлээгээд зүгээр хараад сууна гэдэг бол энийг үлдээсэн өвгдээсэн маань лав их л бухимдж байгаа болов их л гомдох баг. Дубайн гэрээ за энийг яриул бас баах юм ярь маш богинохон ярь. 5-6 дугаар заалтан дээр 15 банкны барьцаанд 4.2 тэрбум долларын төлөө биднийг барьцаанд тавьсан. Газар нутгийг барьцаанд тавьсан гэж чуулган дээр би яриад байгаа шүү дээ. Энэ үгийг хэлж байгаа хүн байна шүү дээ. Эсвэл одоо худлаа ярьж байгаа эсвэл үний ярьж байгаа. Худлаа ярьж байгаа бол хариуцлага хүлээх ёстой би. Үний ярьж байгаа бол энийг хийсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Одоо охондоо аль нь ч хариуцлагагүй явж байгаа. Би та бүхнийхээ дэмжлэгээр сайхан сэтгэл дэмжлэгээр тэмцсэн зүтгэсэн. Энийг би мегадүүдээ бүр гоожгаад яг наатахаар нь оруулаад өгөөч л гэсэн. Ахын яг яаж зүтгэжсэн нэг энэ дээр хар. Өнөөдөр энэ хардаа өнөөдрийн ерөнхий сайд Эрдэнэбат гэдэг хүн би хэзээ ч хувь хүний тухай ярьдаг. Тэд бол миний хувь хүн рүү ярьдаг. А би тэр хүмүүсийн хийсэн үйлдэлийг бол ярина. Энэ бол объективны байна гэсэн үг. А би субъектив байдаг. Ерөнхий сайд Эрдэнэбат сангийн сайд байхдаа энэ 4-р заалтан дээр 5 өдрийн дотор одоо энэ дээр одоо тулгын шаардах бичиг бууж өгөх гэрээнд тулгын шаардах бичиг гэж би бичсэн байна. Чуулган дээр хэлжсэн миний үг. 5 хоногийн дотор 2.2 тэрбум долларын Монгол руу бүр орж ирээгүй энэ мөнгийг 2010, 11, 12, 13, 14 оны тайлан баланс дээр орж ирээгүй мөнгийг Монголд орж ирсэн юм шигээр өр болгож бичээ гэдгийг тулгын шаардсан. 2.2 тэрбум доллар гэдэг бол гангийн үйлдвэр нэгийг, зэсайлуулах үйлдвэр нэгийг, нефтийн үйлдвэр нэгийг, бордооны үйлдвэр гэдэг 4 том үйлдвэрийг барих мөнгө шүү дээ. Маш их мөнгө. Энийг зүгээр л гар үсэг зураад явуулсан. Нөгөө Монголын газар нутгийг барьцаанд тавьсан 5-6 дугаар заалт энэ байна. Монголын газар нутгийг барьцаанд тавьсан. Ингэж хэлээд байхад өөр оронд бол одоо арт түмэн дэр хитл болж ирнэ. Эсвэл бас тоохгүй байж магадгүй л дээ. Тэр улаанаар тавьсан байгаа нь бол хэрвээ ухаан байхгүй бол баялаг байгаад нэмэргүй гэсэн өвгдийн маань сургаал байгаа.
бидэнд ухаан байхгүй бол одоо сүүлдээ бүр наа 5 толгой оюутлогоо хай ухаантай толгоогоо ашиглая гэж юм. Энийг ашиглахгүй хийж муу ухаантай толгой байж харагдаж. Энэ бол аюултай луурын эргүүлэгт бид орсон. За 5 толгой Эрдэнэт мега гэдэг ямиг нэг хальт ярьчих. Одоо энэс хурдан бид дараагийн сэдв рүү орно. 49% лувр. Одоо удахгүй энэ хүн гарч ирээд 49% бэлэглэн та нар харж байгаа. Би мэрэгүн шиг хэлж байгаа. Мега гэдэг энэ баяр цогт сайхан бэлэг хоёрын байгуулсан гэрээ оруулсан хөрөнгө оруулалт нь аюулд учрах юм бол цэрэг оруулж ирж болно гэдэг шүү. Улсын санхүүгийн хамтын ажиллагааны агентлагтай байгуулсан гэрээ. Энэ нууц гэрээ. Чуулган дээр 4 жил би асуугаад энийг илрүүлж чадаагүй. Хэрвээ нүүбийн цэрэг энэ оюу толгой 5 толгойд аюул очрлаа гэдээ орж ирэх юм бол цэнхэр малгай өмссөн хөрш цэргүүд орж ирнэ. Ганбаатар энийг ярьж та нарт мэдээлэх нь миний үүрэг. Бид алдаанаас суралцах хэрэгтэй. Саяны энэ алдсан нэг охиноо өгөөд араас нь хөөцөлдөд яах юм бэ гэдэг чинь бол бидний бодох ёстой зүйл биш шүү дээ. Үгүй хөөцөлдөлгүй яах юм бэ? Юу ярьж байгаа юм бэ? Тийм хүн чанаргүй юм гэж юу байд юм бэ? Стотгүй. Энэ зогссон цаг байна, эвдэрхий цаг байна. Ямар ч эвдэрхий цаг өдөрт 2 удаа зөв заадаг гэж байгаа шүү дээ. Энэ тэр зогссон байна. Тэр секундын зүүн хардаа зогссон байна. Тэгэхээр ийм аимшигтай эвдэрхий цаг шиг алдаа хэлсэн бидэнд бас эндээ сургамж авах хэрэгтэй. Сайн байна. Биднийг улам ухаадаг болголоо. Биднийг улам эв нэгдэлтэй биднийг улам хатуужууллаа. Баялаг нь гараад ядуураад байгаа юм байна. Яагаад бүр цаа углуург нь юу вэ? Яагаад? Баялаг урссаар л байна. Хувьчлалаар биднийг дээрэндэх ихлэл тавигдсан. Хардаа монголчууд баян бай. Би биенээсээ өрсөж баяж анана бод гэдэг бол тэдний нэгдүгээр жор. Хэн сурталчилдаг үлээ та нар мэднэ. Хамтын хүч, хот айлын тэр гайхамшигтай ололт амжилт, хот айлаараа ан нэг байна шүү дээ гэдэг юм хаягдсан. Бүгдөөрөнгө нь бие биеинд нь хооронд нь салгах хэрэг гарсан. Салгаж залгих бодлогыг тэд барьсан. Хувьчлал. Засгийн газар жижигхэн бай, энэ төрийг муу жижигхэн болгоно гэдэг. Дэлхийн банк валютын сан үргэлж засгийн газрыг жижиг бай гэж шаарддаг. Том байх уу, жижиг байх уу гэдгээ бид мэдээ. Жижиг засгийн газар гэдэг юу гэсэн үг гэж? Багш нарыг цомгодог, эмч нарыг цомгодог. Цаана нь тэр нийгмийн салбарын ажилтнууд буюу одоо тэр цагдаа, тэр нийгмийн даатгалын ажилтнуудыг цомгохдохоор гэсэн үг. Хувийн эмнэлэг ихсэг, хувийн сургууль ихсгээ гэхэд жирийн ардын хүүхэд тэнд очиж эмчлүүлдэг үү? Жирийн ардын хүүхэд очиж тэнд сурах уу? Маш аюултай зүйл байхгүй. Жижиг засгийн газар гэдгийг сурталчилсан. Хуулгууд дор хулгай, мэдлэггүй дор боол гэж өвгдүүд маань заасан байна. Та нар боддоо ийм аимшигтай хууль дүрм журмыг уландаа гიშгснээс болж хортоо им, муу им, хортоо хүнс монголоор дүүрлээ. Үндсэндээ неолиберализмын гарт байгаа тэр хүмүүс хэвлэлийг авч энэ болохгүй байгаа системийг болж байгаа юм шиг бидний өмнөр хөшиг татахыг олигарх хэвлэл гэж байгаа. Хяналттай хэвлэл гэж байгаа. Монголд энэ хүчээ автсан. Мэдээ шудраг хүний төлөө хэвлэлүүд байгаа. Хөгжлийн тусламжийн төрийн бус байгууллага. Энэ 5 дугаар тэдний жор. Бурхан шиг царайтай, ухаантай царайтай маш олон хөгжлийн хөтөлбөр төрийн бус байгууллагууд монголоор дүүрэн байгаа. Тэдний нэг муу зүйл юу гэж? Яг Монголыг аврах хүчтэй, боловсролтой хүмүүсийг тэднээс сарын $2,000, $5,000 тэднээс тэнд ингээд шигдээдэг. Тэнд ингээд зоодог. Манай хүний нөөцийн бодлогод нөлөөлж эхэлж байна шүү дээ. Хоёрдугаар тэд үндсэндээ Рио Тинтогийн өмнөх толгойн сэргийлэх анги буюу тагнуулын анги. Нөгөө авилгалын мөнгө дандаа энэ төрлийн бус хөгжлийн байгууллагаар орж ирдэ шүү дээ. Нөгөө гадаад байгаа, Шведэд байгаа, Швейцарт байгаа гэлээ дээ. Тэр офшор дансны мөнгнүүд бүгд эднүүсээр явдаг.
За саяны 5 жороос үүдээд Монголд ургаж байгаа хортой жимс нь юу вэ гэвэл эрентизм. Монгол орн даяараа бид зүгээр л түрээс төлөгчд болсон. Дангууны түрээс, хашаабашингийн түрээс, байрны түрээс, тэр үйлдвэрийн байрны түрээс өөр юу байдیں۔ Бүх юм түрээс. Ломбардизм гэж. Би хэнцэрлж хэлээгүй дараад энэ нэрнүүдийнхээ талаар би тайлбарлана. Монгол орн даяараа мөнгө хүлэлтийн эдийн засагт бид хөвж байгаа. Ширэн дугаан Нэн шин түүх гэдэг номны 1-р дэвтэр дээр манжийн үеийн мөнгө хүлэлт 21% байсан. Бид одоо тэрнээс дээшээ гарцсан. 22, 23, 24% хүүтэй мөнгөнд боддоо тана энэ яг баримттай шүү. Энэ манай хамаатны залуугийн асуудал кейс. 60 сая төгрөгөөр байр авсан, 2 өрөө байр авсан, 180 сая төгрөг төлж байгаа. 2 өрөө байр аваад тэр банкнд буцаагаад 6 өрөө байрны мөнгө төлж байгаа. Нэг тоосго тавиагүй мөртлөө тэр мөнгө хүлэгч 4 өрөө байрны мөнгө дундаас нь авч байгаа юм шүү дээ. Монголын өнөөдрийн бодит байдлын лицензизм. Энэ гоё. Энэ аимшигтай. Хардаа энэ үндсэн хуулийн 6-гийн 1 байх хэрэгтэй. Монгол улсад газар, түүний хэвлий, ус, амтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү гэдэг үгийг л би онцолж хэлэх гээд байгаа үндсэн хуулийн. Гагцхүү арт түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж байна шүү дээ. Гагцхүү сайхан бэлгийн мэдэл гэж ерөөсөө юм алга. Гагцхүү манан гэсэн юм алга. Би зүгээр ерөөсөө бүр олж харахгүй байгаа. Гагцхүү арт түмний мэдэл төрийн хамгаалтанд гэж байгаа. Төр гэдэг нь хамгаалагч манаач байх нь шүү дээ. Газрын баялаг гагцхүү арт түмнийх юм бол түүнийг лиценз хэлбэрээр цаас болгож аваад Лондонд очиод би тэрийг мөнгө болгож, мөнгө босгоод босгосон мөнгөнийхөө жоохон хэсгээр нөгөөдөлийг улс төрчдийн худалдаж авна гэдэг бол тэд хуурамч доллар хэвлүүлж байгаатай утга нэг зүйл. Ийм том луур болоод байхад бид Эйнштейний хэлдгээр бид хүчтэй дуурах ёстой болов уу гэж би бодож байгаа. За ингээд Монгол оронд 3549 лицензтэй. Би уул уурхай эсрэг биш. Энэ бүхэн Монголд ашигтай байгаасаа гэдгийг харин төлөө хүн. Түүнээс хойш ярьсан лицензизм, ломбардизм, рентизм гурав бол офшор, моргэж, концесс, доллар, ипотек, бонд, банк 20,000 олсгч. Ийм гайхалтай зүйлүүд байна. Энэний яагаад энийг хэлж өгнө гэдэг шүү дээ. Гадаад үг орж ирж л байвал одоо луур болох гээд байна гэсэн үг шүү. Баялаг урсаар л саяны энэ ярьсан зүйлүүдээ буюу 1-р хэсгээ одоо ингээд бид өндөрлөж байна. Жилдээ 6.2 тэрбум долларын баялаг урсж байгаа. Ажилгүйд 382 мянган хүн ажилгүй. Энэ шудраг биш нийгэм. Энэ баян хоосны ялгаа их гарсан нийгэм. Та нар боддоо ажилгүй залуу. Өвөөгийнхөө, эмээгийнхээ, аавынхаа тэтгэврээр амьдарч байгаа залуу хүнтэй суухаасаа ч айж шүү дээ. Би өөрөө үйлдвэрчний салбарт ажиллаж байсан. Яг одоо хөдөө орон нутаг жирийн хүмүүстэй ингээ уулзаад явж байхад маш их дандтай байдаг. Яг ажиллаж байгаа салбар энэ хувийн хвшил, хувьсгалын хвшилд ажиллаж байгаа нэг хүн хамаатан садангийнхаа бас 1-2 хүнийг тижээж яана гэсэн үг шүү дээ. Өөр 24 тэрбум доллар. За үндсэндээ Монголын өнөөдрийн байдал энэ. Ердөө л баялаг урссаар ажилгүйд л ихсээр өрөнд орсоор байна. Нэгээрээ шиг одоо тэгж яагаад гайгүй болно гэх юм бол болохгүй. Бид хөдлөх ёстой. Одоо 2-р сэдвүүрийг ор. Энэ арай сонирхолтой нэг тийм гүн манан татсан тийм сэдв биш. Тийм гүн харанхуй тийм биш. Энд бас гайгүй. Яаж хөгжих вэ? Бидэнд арга зам байна уу? Энийг ярихаас өмнө эхлээд бид яг дуурайх гэж байгаа, адилхан болох гэж байгаа орнуудынхаа талаар эхлээд ярилцъя. Норвег миний одоо шүтэн биширдэг орн.
Мэдээж би Монголтой хайртай. Гэхдээ Норвегийг дуурай гэсэн утгаар ярьж шүү. Финлянд, за Нордик орнууд адилхан. Сингапур, Голланд, Солонгос шиг хөгжиж. За эднээс юу байт юм бол бидэнд байхгүй юу байна? Норвег үндсэн хуульд нь заасан байгаа. Норвегийн уул уурхайн баялаг цөөхөн хэдэн хүний эрх ашигын төлөө биш, нийт норвегчүүдийн сайн сайхны төлөө зориулагдана. Үндсэн хуульдаа энийг оруулсан. Норвегийн уул уурхайн баялагаас ард түмэн нь ашиг шимийг хүртдэг. Тийм учраас ард түмэн нь засгийн газар хэвлэл мэдээлэл хоёртоо маш хүчтэй нөлөөтэй. Финлянд, эндээс би нэг л жишээ ярмаар байна. Финляндын Nokia гэдгийг та нар мэднэ. Одоо сүүлийн үед бол технологийн хувьд одоо iPhone зохиолж байгаа л да. Тэгвэл тэднээсийн Nokia жижиг орон хүчээ төвлөрүүлж дайрах хэрэгтэй. Бид дандаа хүчээ хандуулдаг. Солонгосуудын чайбол гэж ярьдаг. Янз бүрийн тэр одоо хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй. Голланд, Солонгос энэ таван улсад байдаг нэг зүйлийг л би ярих гэж энийг таарж ярьж байна. Яг ярих юм бол Голландаас Сингапурууд хуулсан шүү. Сингапурын хамгийн анхны хөрөнгө оруулагч нь Philips гэж Голландын одоо компани байсан. Ли Куан Яны хамгийн гол зөвлөх нь бол Голланд хүн байсан. За ингээд энэ тавд байдаг нэгэн одоо ижлэх юм би. Тэр нь юу вэ гэвэл улсын гурван талд хэлэлцээр. Энэ Ганбаатар үйлдвэрчний хүн болохоор л энийг яриад байна да гэж та нар бодож байж магадгүй. Үгүй ээ. Яг би үйлдвэрчний буйнаар энийг улам сайн ойлгосон байж болно. Би номон дээр уншсан зүйлээ яриаггүй. 6 жил энэний төлөө хамт олонтойгоо зүтгэж, тэмцэж, ойлгож одоо мах биеэрээ ойлгосон зүйлээ би энэ зөв юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ дэр би нэг өвгдийн нэг жишээг яриа да. Чингис хаан маань төр шашин хоёр тусдаа байх ёстой гэдгийг банк ярьдаг байсан. Банк одоо заадаг байсан. Энэ агуу төрийн ухааныг Европ ойлгохгүй явсаар байгаа 500 жилийн өмнө хэрэгжүүлсэн. Төр шашин хоёрыг салгасан. Төр шашин хоёр хамт байхлаараа зэрэг төрийн хоорондын маргаан тэр шашны хоорондын зодон дандаа төрд орж ирж дандаа загалмайтны аяндаа ч гэдэг юм уу том дайн үүсдэг байсан. Дандаа байлтна. Улс орон Европ тэр чигээрээ цусан далаад живжсэн. Монгол эзэн төрөмгийллийн үед бол дэлхийн амар амгалан байсан. Шашныг төрөөс холдуулсан учраас. Тэгвэл өнөөдөр сүүлийн 500 жил дэлхийд даяараа төр мөнгө хоёр гэрэлцсэн. Энэ хоёр хамт байгаа учраас ялангуяа Монголд хамт байгаа учраас мөнгөний олигарх бүлэглүүдийн хоорондын зодоон дандаа төрийг ингэж самарж төрийг сулдаадаг. Төмөр зам, энэ янз бүрийн том төслүүд, энэ том хөтөлбөрүүд энийг гадаадын үндэстэн дамжсан корпорациуд ашигладаг. Энээс гарах ганцхан журвал за засгийн газар чи мөнгө мэд бидний баялагын талаар чи шийдвэр гаргаж болно. Гэхдээ мөнгөө чи шийднэ. Шийдвэрээ нийгмийн түншлэгч талуудтай хамтарч ярина. Тэр нь жирийн ажилчин, хөдөлмөрчин хүмүүсийн төлөөлийн байгууллага, нийт бизнес эрхлэгчдийн төлөөлийн байгууллага хоёртой засгийн газар аль хөтөлбөрөө яаж явуулах вэ гэдгээ ярина. Одоо энд хулгай хийх боломж байхгүй. Яагаад гэвэл мөнгө мэддэггүй хүмүүс мөнгөний тухай шийдвэрт анхудаа оролцож ярьж байгаа байхгүй. Мөнгө мэддэггүй, мөнгийг зарцуулдаггүй, дундаас нь тэр мөнгө идэх боломжгүй хүмүүс. Тэгэхдээ энэ мөнгөний шийдвэр өөрт нь сайнаар эсвэл муугаар нөлөөлөх магадaltaй хүмүүс энэ гурав хоорондоо ярьдаг. Гурван талд хэлцээр. Энэ бол магадгүй миний өнөөдрийн төлөв энэ олон жил үүний төлөө би бас ярьж байсан. Цалин тэтгэвэр гэл. Энээс том агуулгатай асуудал юм байгаа. Зөвхөн цалин тэтгэврийн асуудал биш. Нэгдүгürt энэ байсан цагт нийгэм бий болж байгаа баялаг шударгаар хуваарлагддаг. Тэр нь цалингийн тарифын хэлцээр нийгмийн даатгал, татвар
татвар гэдэг чинь хурааж авдаг зүйл биш, өгдөг зүйл шүү дээ. Би хэлдэг. Монголын бизнесмэнүүд аминчхан арчааг хүчээ нэгтгэж тэр 76 засгийн газар руу шаардлага тавихын оронд аммаа бодож нэг нэгээрээ улс төрчдийн карманд орох гэж гүйддэг. Эннээс болж бид ийм байдалд орж байгаа. Та нар хардаа жирийн ажилчин, жирийн олон түмнээс засгийн газар нь одоо улс төрчид нь ажил авдаг сонгуулаар. Улс төрчдийн ач буйнаар бизнес эрхлэгчид нь ажил авдаг. Бизнесмэнүүдээс үйлдвэрчин бид ажил авдаг. Энэ гурав бие биенээс ингээ хараад. Энэ гурван тал тогтолцоо манай хуулинд байдаг. Хизээш тоодгүй. Засгийн газар гарч ирээд өөрийгөө хаан гэж боддог. Одоо энэ явхаа болсоо. Энэ ажиллах ёстой вэ гэвэл мэрэгжлийн гэдэг бид бичсэн байгаа зүгээр мэрэгжлийн эрдэмтэн мэрэгдийн зөвлөл хажууд нь ажилдаг. Энэ гуруула том төслийн талаар, том эдийн засгийн талаар ойлголтгүй байх эрхтэй. Монголд ч одоо ер нь улс төрч боллоо бол би бүхнийг мэдгэж боллоо гэж боддогтой адилхан болчиход байгаа шүү дээ. Энэ бол том эндүрэл. Чи миний итгэлийг даагаарай гэж сонгосон болохоос биш. Чи бүхнээс илүү ухаантай шүү гэж сонгоогүй шүү дээ. Процессын хууль гэдээ бид бичсэн байгаа. Одоо яг хуулийн нэр томьёог нь олон хуульчтай ярилцсан бас нэр томьёон дээр тогтоогүй байгаа. Ерөөсөө том төслөг хөтөлбөрүүдэд хөтлөхийн тулд яг яах ёстой вэ гэдэг наривчлсан тэр үйл явцыг хуульчлаагүй. Ерөөсөө олигархуудын хэн том мөнгө өгч ахуулсан нь асуудал явна гэдэг тийм ширэнгийн хууль манад үйлчилж байгаа. Төрийн хувийн хвшлийн хамтын ажиллагаа. За нөгөө PPP гэж нэг алдартай яриад байдаг юм чинь хятадууд хэрэгжүүлээд байгаа юм шүү дээ. Хятадууд харбины тэр үйлдвэр технологийн паркийг барихтаа төрн 40% мөнгө гаргая, 30% бизнес эрхлэгчид нь гарга, 30% жирийн ард дэргэд хувьцаа худалдаж авах байдлаар гаргаа гэдэг. Тэд хэрэгжүүлээд байгаа. Тэгэхээр хариуцлагын тухай хууль. Та нар боддоо оюутлогоо, дубаан гэрээ гэд байгуулчлаа. Тэд яваад өглөө. Тэрний тэр амжигтай харс сүудэр муу муухай юмыг бидний үр хүүхэд ингээд цаашаа дамнуулаад идлэн шүү дээ. Ямар ч хариуцлага байхгүй. Ятхнаа энэ дубаан гэрээ гэдгээ тэр байгуулсан хүнийх нь нэрээр нэрлэдэг байя гэд чуулганд хэлээд би бараагүй. Та нарт ямар эрдэмтэн зөвлөгөө өгсөн бэ гэж асуугаад би дийлээгүй. Монгол улсын үндсэн хууль заасан байдаг л да 5-4-т. Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна. Нэлээд урт өгүүлбэр байна. Би та нараас 3 өгүүлбэрийг анхаараасаа гэж 3 үгийг төр эдийн засгийг зохицуулна гэж байгаа шүү дээ. Монголын үндсэн хуульд төрийн зохицуулалттай эдийн засаг байна гэж заасан. 70 гар юм уу эсвэл тэр дунд хуруутай гар зохицуулна гэсэн үг биш. Рио Тинто юм уу эсвэл одоо өөр хэн байдیں۔ 40 сая тонн нүүрс гаргачаад МСС өнөөдөр 5-7-ог одоо өөрийнхөө өрөнд өгөх гээд байна гэж ойлгомжгүй зүйл байхгүй юм чи. Төрөөс эдийн засгийг зохицуулдаг. Яаж? Нөгөө 3 талд чинь төр. Засгийн газрын төр гэж хэлэхгүй. 3 талд хоорондоо ярилцаж ойлголцох механизм бол Норвегийн механизм, Финляндийн механизм, Сингапурын механизм. Агуу юм энгийн байдаг. За энэ дээр нэг жоохон холоос явчихъя. Би аль болохоор богинохоо ярина. Ардчил гэж юу вэ? Шудраг ёс. Эрх чөлөө. Эв нэгдэл гэсэн 3 зүйлийг хэлнэ. Тэр нь цэгцлэг хөдөлгөөн болно. Манай ардын намынхан болохоор эв нэгдлийг ардчил гэж ойлгоцсон. Тэнд тулгаа хийсэн байхад чимээ. Эв нэгдэлтэй бай. Тэд эв нэгдэлтэй ардчилтай. Нөгөө нэг ардсан намынх нь болохоор эрх чөлөө чил юмаг ойлгоцсон. Ерөөсөө үзэлцээл. Цусаа гартал үзэлцсэн шүү дээ. Гэтэл энэ хоёр чинь салгадгүй юм байна. Эв нэгдэл
эрх чөлөө хоёр нийлээд дунд нь тэнцвэржүүлж байгаа нь шударга явсан. Энэ гурав нийлж байж арчил байд юм байна. Энэ гурав нийлэхлээр зэрэг цэгцэр хөдөлгөөн. Норвегчуудын бидний бас нэг адилхан юм би. Бид баатарлаг. Дэлхийг эзэлж байсан. Амайд ч би өнгөрдөг. Үнэн юм чинь. Солонгос одоо би гэртээ бол одоо энэ хүүхдүүдтэйгээ солонгос кино үзүүлэхгүй гөөм их тэмцэж байна. Заримдаа би ялагдаад байгаа. Ялангуяа тэр нэг тогооч охиноос болж гөөм их муу тэлцэж байна. Тэгээд тэнд бол ерөөсөө нэг баян гушуунд байгаа нэг хэд нөхдүүд хаалаас байгаа нэг хэд нөхдүүдтэй байлдаж байгаагаа нур агуу юм болгож гаргаж байна. Манайхан чинь тэр твийг авах уу энэ твийг авах уу гэж ярьж байсан улсууч. Тэгээд гол ярих гэсэн юм хөл Норвег бас викинг гэж. Бас нэг юм эвэртэй том баатарлаг. Яг далаагаар л да далаагаар одоо тийм улс орон эзэлж яадаг тийм агуу ард юм. Бидэнд адилхан юм их бий. Тэр хүүтэн оронд тосхны дарга авилгал авах юм бол дараад нь би хөлдөж өгнө гэдгээ мэддэг учраас тэр авилгал авсан хүний бүгдөө очиж сүйт хийдэг. Манайх бол өрсөж би яаж авахгүй гэж арайч бодож болохгүй байна. Канад миний түрүүний ярьсан санаагаа илэрхийлэх үүднээс Канад арчлыг буюу гурван талд байгаа арчлаа эхлээд байгуулсан. Ерөнхий сайд Беригээс авсан юм уу байгуулсан. Арчлыг бий болгочоод дараа нь баялаг олсон учраас Канад хөгжсөн. Тэгсэн баялаг эхэлж олцоход дараа нь арчлыг болгох гэж орсон. Дандаа иргэний дай юм уу эсвэл олигархтсан төр бий болдог. Барьцаалагдсан төр. Мексик. Энэ хоёр хоёулаа Америк гэдэг зах зээл рүү түүхийд нийлүүлж амьдардаг ард түмнүүд. Яг адилхан нөхцөлтэй. Нэг нь үгээгүй ядуу, нөгөөх нь бас боломжийн. Тэгэхээр Норвег шиг биш. Бид Монгол далайд гарцгүй мөртлөө дэлхийн хоёр том дагаа шиг том зах зээлийн дунд байгаа Эрдэнэсийн арал бол Монгол баялагтай. Төрөөс 5 бодлого бий болгодог. Та нар хараа энэ гуравч төрийг бий болгоно. Энэ гурав дотроо ярьсараа зэрэг зүгээр зах зээлээ ярьдаг. Манай ерөнхий сайд Японд очоод $500 сая өгөөч гэж гуйгаад тэгээд буцаж ирэхийг төрийн ажил гэж бодож байна. Бид бол Японд 500 мянган тонн зис турба гаргаж зарах зах зээлийн гэрээ хийвэл энэ үл болж байна. Энийг энэ гурав ярьдаг. Одоо яаж юм гэж зах зээл чөлөө зах зээл шүү дээ. Чи олооч чөлөө зах зээл. Чи өөрөө ол. Тийм юм байхгүй. iPad, IBM, компьютер Америкийн зах зээл дээр гарч ирэхэд эхний 3 жил нь хөл дээр нь босдол нь Америкийн засгийн газар мөнгөөр худалдаж авдаг. Бодлогоор Америкийн засгийн газар бусд орнуудад шахдаг. Технологи компаниуд та нар өөрсдөө яваад технологи аваад ирээ гэж хизээч болохгүй. Дэлхийн худалдааны байгууллагын гэрээнд бид 92 онд орсон. Бүс нутгийн хэлтсээрүүдээр за танай орноос Поскогоос эсвэл одоо Японы тэр гангийн үйлдвэрээс бид ган юм уу эсвэл одоо зис турба хайлуулдаг, турба хийдэг технологи чинь авъя. Энэ гэрээг засгийн газар хийдэг. Нэг компани явж хийдэг. Сая доллараар хийж ирчээд мянган компанида тэрийг хувааж өгдөг нь засгийн газрын үндсэн ажил. Технологи бол энэ гурвын хамтын ажиллагаа. Дээр нь хүний нөөц. Одоо энэ мөсүүд энэ олон ихтэй сургуулиуд Манангийн улс төрчдийн бялуу болж хувирсан байх шүү дээ. Зүйн бол энийг зүгээр бизнесмэнүүдэд өгөх ёстой. Яг энэ гурав хоорондоо ярилцаад за эх 5 жил бид зис турбаны зах зээл дээр номер 1 болж гарч ирэх юм байна. Чамд 3 мэсүүтэй танай одоо энэ зис турбаны үйлдвэрлэгчдийн холбоонд өгье. Санхүүжилтийг би өгнө. Чи програма чи өөрөө боловсруул манай багш нар заана стандартаа би хангана. Ингэж хоорондоо ярьдаг. Үйлдвэрч нь болохоор би ажилчдаа бэлдмээр байна. Мэргэжсэн ажилчдаа бэлдмээр байна.
Тэгэхгүй Риотинто шиг ингээ баахан гадаад хүмүүс оруулж ирдэггүй. Хүний нөөцийн бодлого дээр би Израилийг их дуурайхыг боддог. Түрүү Израилийг оруулааг байх. Нэр Израиль. Израильд яадаг вэ гэвэл залуучууд хоорондоо уулзаад сайн уу сайн. Чи аль тургуул төгссөн бэ гэж монголчууд бие биенээс асуудаг. За хөдөлмөрийн дээд, полийн дээд, Монгол улсын их сургууль гэдээ ярьдаг. Тэгвэл Израильд чи хаан цэргийн алба хаасан бэ гэж ярьдаг. Би энэ талаар миний дотны анд генерал Баяр Магнатайгаа их санал солилцдог. Миний мөрөөдөл энэ мессутүүдийг бүгдийг айранд өгөх юмсан. Тэр хөл гарын сургууль хийгээд нэг буудлага хийхээс гадна инженерүүд болж бэлдэж гаргамаар байна. Энэ Израиль энийг хийдэг, Сингапур энийг дуурайсан, Швейцар энийг одоо дуурайж байгаа. Бид дэндүү цөөхүүлээ. Зээлийн бодлого. За энэ дээр бол их юм ярих хэрэгтэй үг нь энэ мөнгөний бодлого л доо зээлийн бодлого. Ер нь бол тусгаар тогтносон улс мөнгөний дутагдалд орно гэж хэзээч байхгүй. Энэ хэдэн үйлдвэрүүдийг барина гэж яхан бол ёстой эмис гэж нэрлэнэ үү? Ёстой мөнгө хэвлээч чамаагүй. Хэдэн үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийгээд тэр үйлдвэрүүд нь ажиллаад алтаар өндгөлдөг нугастай болж эхэлвэл улс орон хөгждөг. Тэрнээс биш энэ мөнгийг хэрэглээр үгүй. Талхаар хутна. Удаагуурлаа хутна өгөөд байх юм бол дампуур л болдог. Нэг удаа зориг гаргаад тэр алтаар өндгөлдөг нугас болгох юм бол Монгол орон хөгжинэ. Татвар эрхцэн орчин. За яг энэ гурван хоорондоо ярьдаг. Эхний 3 жил бизнесмэнүүдэд та нараас би татвар авахгүй шүү. За та нар маань хөдлөн шүү. Харин нөгөө бизнесмэнүүд нь үйлдвэрчэндээ хэлдэг. За би 3 жил та нар маань нам бидний дэмжичээрээ 3 дахь жилээс эхлээд би 150 мянган ажлын байр бий болгоё. Сарын дундад салхи нь 2 сая 500 мянган төгрөг байна. За гэрээлэх үү? Гэрээлээ. Ингэж улс орон цэгцрэх хөдөлгөөнөөр урагшилтын байна. Төрийн таван бодлого гэдэг нь энэ. Төрөний ярьсан үндсэн хуулийн төрийн зохицуулалтаа эдийн засаг гэдэг бол энэ гэж би ойлгодог. Үүний төлөө хамтдаа зүтгээд байна да. Зарчим байх ёстой. Төрөний Норвегийн зарчмыг хуулаад тавьчих шиг боллоо. Баялагын үндэсний үзэл, цэвэр засгийн газар, шударга нийгэм, тусгаар тогтнол. За түрүүн халт ярьсан энэ бол одоо маш чухал онол тоо. Монголчууд бид өнөөдрийг хүртэл 27 жил гаднаас зээл авч байгаа. 24 тэрбум долларын өөр хаашаа орж байгаа гэж эд хэрэглээ хоёр дугаар орж байгаа. Хизээч хөрөнгө рүү орохгүй байгаа. Хөрөнгө гэдэг бол тарганы хөрөнгө гэдэг чинь ингээд дандаа өөрөөсөө бий болж байдаг. Талхны хөрөнгө дандаа өөрөөсөө бий болж байдаг. Аригны хөрөнгө өөрөөсөө бий болж байдаг. Энэ хөрөнгийн эдийн засаг их чухал. Хөрөнгийн засаг. Манай өвгд бас ухаантай байгаа шүү. Манайх эдийн засаг гэж нэр өгсөн байгаа шүү дээ. Эдээр чинь та биднийг засаглах гэдэг цаадуулж байна. Эдээр засаглах гэж байна. Хэрэглээгээр засаглах гэж байна. Бидний хэрэглээний боол болгож байгаа. Лизинг байна уу, юу байна уу? Би нэг жишээ ярихад Монгол авдрандаа 4000 хоньны өв хөрөнгөтэй өвгдээсэн. Тэгвэл нэг 200 хон ингээд Риотинтогоос ч юм уу ингээд за Дэлхийн банкнаас зээж амтарч байгаа. Тэгэл тэр нь ингээд бидний хэрэглээ хүрхгүй. Тэгээ жил болгон дандаа зээл авч амтардаг. Энэ явсаар байгаад авдранд байгаа 4000 хоньоо биднээс тэр Риотинтод өгнө гэсэн үг шүү. Зүүн яах ёстой вэ гэвэл зориг гаргаж 4000-аас 1000 хоньыг гаргаж аваад тэрийг арчлаад тоогдоод байвал жил болгон бид 300 хоньоор одоо экспортод гаргаж амьдрах юм бол манайх одоо хөрөнгөтэй боллоо гэсэн үг. Жил болгон 1000 хон чинь 300-аас 400 хоньны хөрөнгө тасалж бидэнд өгч яадаг. Нөгөө 1000 хонь багасахгүй. Бид өрөнд орохгүй. Манайх яаж вэ? 4000 хонь байдаг. Тэрийг нэгт валютын сан мэддэг. Тэр рүү орох уугүй юу гэдгийг гадныхан мэддэг. Бид өөрсдөө нөгөө хүмүүсээс чинь нэг 200, 100, 200 хонь дандаа зээлэр өндөр хүүтэй гуйлагчин царайж авдаг. Хөрөнгө эд хэрэглээ гурав бол ердөө л бидний хамгийн чухал зүйл. За одоо ингээд дараагийн яриа маань бид хаана очих вэ?
За ийм байдлаас 3-5 тогтолцооны шударга журам тогтолцоогоор ингээд явах юм бол Норвегийг бид дуурайж баялагын үндэсний үзэлдээ эзэн болох юм бол бид хаана очих юм болоо? Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж үг байдаг шүү дээ. Мөнгөтэй болохын тулд мөнгөтэй болсон юм шиг сэтгэж үг байдаг. Хүмүүс ерөөсөө л надад хэдэн төгрөг аваалаа 100 мянган төгрөгөө. За 100 мянга яаж 150 болох вэ гэж бодоод байдаг болохоос биш. За би 100 сая төгрөгтэй байвал яаж хөдлөх вэ гэж бодоод гаргалгаагаа олчих юм бол дараа нь 100 сая төгрөг олддог. Мөрөөд би ч гэсэндээ хамгийн мөрөөдөлтгий. Хэрвээ би Монголоо удирдах юм бол би ингэж хөгжүүлэндэ гэж маш олон шүн бодож нойргүй хонсны үр дүнд өнөөдрийн лекц гарсан байна. Намаг манай хамаатнууд тэгд чи ерөнхийлөгч болно гэж солиорсноос болж алуулсан шүү дээ гэсэн дандаа. Миний нэг эрдэмтэн багш маань хэлж байсан. Гамбаа чи юм айхтар хүнээ гэсэн яаж яах гэсэн. Гүнийг 4-р ангийн хүүхэд ангийн дарах юм болох уу гэхээр би гэдэг шиг л чи одоо нэр хамгийн түрүүнд гिचх юм а гэж. Мэдхгүй би нэгэнд тэгээ хэлсэн. Би ингээд нэг хумсаа нуусан муур шиг юм бодож чаддгүй би үннээрээ л байдаг. Бид хаана очих вэ? Зэсийн үйлдвэр яриа л байдаг байгуулъя л да. Энэ бол одоо миний нэг олж тогтоосон зүйл биш. Маш олон эрдэмтэд энийг ярьдаг. Би олон зөрүүтэй тооноос дундчлаад авцсан шүү. Хөрөнгө оруулалт нэг тэрбум доллар байгаа. Оросынх бол бүр 350 сая доллараар барья гэж байгаа. Хятадууд бол 200 сая доллараар барья л гэж байгаа. Бид дэлхийн стандартын тэрбум долларын одоо 2.5 их 80 төгрөгөөр зэс сайлуулах үйлдвэр барья. Нөгөө Эрдэнэт ерөнхий сайдын маань гадаадд бэлгэлсэн 2.2 тэрбум долларын чинь тал мөнгө байна шүү дээ. Эндээс бордооны үйлдвэр гарч ирнэ. Энэ хамгийн чухал юм. Зэсийн үйлдвэрээсээ чухал. Энэ бол хурцгай, авирмдгай эрдэмтдийн маань олон жилийн нөр их хөдөлмөр. Бордооны үйлдвэр нь хамгийн чухал. Просто бүр хамгийн чухал. Нефтийн үйлдвэр хөрөнгө оруулалтыг нэг 700 сая доллараар. За энийг барихад бол нэг бид гадаадаас 1.2 тэрбум долларын валютын алдагт 0 зогсно. Өөрсдөө хийм гадагшаа бензин гаргадаг орн болно. Битум химийн үйлдвэр хөгжинэ. Энийг дагаад 12 дагалдах үйлдвэр хөгжинэ. Энэ бол засмал зам 40-50% хямд болсон гэсэн үг. Ган цементийн үйлдвэр гээд хамтд нь оруулсан хөрөнгө оруулалт бол 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт байгаа. 3 их 80 төгрөг. Төмөр зам барих үн 40% буурна. Гаднаас рес төмөр авчираад импортлж оруулж ирээд төмөр зам барьдаг орон энэ дэлхийд байхгүй. Заавал гангийн үйлдвэр барина. Энэ сая тонны хүчин чадалтай үйлдвэр гэж бид тооцоолсон. Орон сууцны үн 50% хямдарна. Орон сууц бидэнд 200 мянган өрх орон сууцнд оруулах шаардлага байгаа. Нэг номерын тэр нэг 3 талт хэлцээрээр ярих зүйл бол бордооны үйлдвэр тэрнээсээ чухал зүйл нь усны нэгдсэн менежментийн бодлого Монголд бүр оюу толгоогоос чухал. Энэ хамгийн чухал. Парламентод би байхдаа усны тухай хууль оруулсан. Энэ талаар хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Миний хүчирдэггүй зүйл байлээ. Энэ дээр маш олон эсрэг лоббинууд явж байгаа. Монгол 0.5 км куб усыг жилд хэрэглэдэг. Тэрний 90%-ийг газрын гүнээсээ авдаг. Бид 10 км куб ус газрын гүнд байдаг. Хэзээж нөхөгдөхгүй. Тэрийг бид хэрэглэдэг амиа ботсон улсууд. Манай усны эрдэмтэд бол манай Батмөнх найзаас маань бусд нь ихэнхэн гийда биеэ үнэлэгчд. Оюу толгойд говийн усыг хэрэглэж болно гэдэг гарын үсгийг 11 усны эрдэмтэн зурсан. Би тэр үед нэрээ миний оюу толгойн тэмцлээс чухал зүйл. Харамсчаас энэ ус бол бидний амьдрал. Чандман эрдэнэ. 0.5 км куб усыг л одоо хэрэглэдэг. 90% нь газрын доорх гүний усаа ашигладаг. Манай гадагшаа гарч байгаа ус гэвэл 30 км куб ус Монголоос гардаг. Сэлэнг мөрнөөр секундэд 310 м куб ус гардаг секундэд. Жил
10 км куб ус Орос руу гардаг. Олон улсын усны хуулиар 30% тухайн орон буцааж ашиглаж болно гэдэг. Үндсэндээ 30 км куб усны 30% гэдэг чинь бид 9 км куб усыг Монголдоо шингээж болно гэсэн үг. 0.5 км куб усны 10 дахин өсгий. 5 км куб усыг бид ашиглая л да. 5 км. Тэгэх юм бол Монгол орны бэлчээрийн даац 20 дахин өснө. Энэ бол эрдэмтдийн судалгаа. Энэ бидний хүсэл. Энэ бидний тусгаар тогтнол. Би зүгээр л уншсан зүйлээ яриаггүй. Би өөрөө бас бэлчээр ашиглалтын нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр бас нэг хэсэг хугацаанд ажилласан. Үйлдвэрчний холбооны ажил хийж ирсэн. Дандаа ажиллаж, ойлгож бас нэг зов зүдрэлийн үзэж хэлж байгаа зүйлүүд шүү дээ. Маш олон хөдөө явсан. Малчин телевизийн манай Гавьяат ахыг та нар одоо мэдэн дээ. Одоо цагуурын одоо олон жил цагуур тайлбарлаж байсан Шагдварсрах. Бид хөтөлцөөл хамтдаа зөв хөдөөгөр яваад үлийтэй тэмцээл тэр ус яг энийг мэдэрсэн. Өнөөдөр Монголын яг түрүүний ярьсан энэ үйлдвэрүүд бол ажлын байрыг нэг бий болгохгүй. Бүрэн хөдөлмөр эрхлэл бий болгоё гэвэл мал аж ахуй. Би хөдөө аж ахуй гэж ярихгүй байгаа шүү дээ. Мал аж ахуй. Энд бидний өвөг дээдсийн ёс заншил уламжлал байгаа. Энд бидний ам амжиргаа байгаа, тусгаар тогтнол байгаа, эдийн засгийн зүрх нь байгаа. Дэлэнт дээшээгээ уут урууга. Ухаал байвал 10 гүрэлний уутыг нэг өдөр уруу нь гөвдөгтэй адилхан дуусна. Дэлэнт малын буйныг 1000 жилийн дараач бид шувтраал бид амьдарч байна. Бид гайхалтай ард түмэн шүү дээ. Маш сайхан ард түмэн. Өнөөдрийн илтгэлийн хамгийн цөм юм нь бол энэ. Бид ерөөсөө та нар бодоод үз. Миний залуучууд найз нөхөд андууд маань хичээсэн л да. Өнөөдөр Монгол 60 сая малтай. 3 сая үхэр сүүлийн тооцоогоор одоо энэ хавар 4 сая гэж тооцоолоо. 4 сая үхэр. 50 сая орчим нь хон ямаа. Бид зөвхөн үхрээрээ бодоход 20 дахин нэмэгдэнэ гэхэд 80 сая үхэртэй болно гэсэн. Бид Австралиас илүү үхэртэй болно. Одоогийн байдлаар Бразил, Энэтхэг хоёр үхрийн тоогоор дэлхийд номер 1 байгаа. Энэ бидний хөрөнгө. За 80 сая байдгүй маа гэхэд 20 сая үхэртэй байхад энэний экспортоор жил болгон бид минимум нь 4 тэрбум доллар олно. Бид хөрөнгөтэй болж гин гэсэн үг. Бид өвөг дээдс маань дээрээс хараад гомь их баярлна. Маш их баярлна. Үр хооч маань бидний төлөө залбирна да. Ёстой сайн улсууд байсан гэж. Бидний амьдрал нэг 30-40 жил болоод дуусна үсттэй. Одоо би 48-тай. Дахиад нэг ямар ч байсан 20 жил энэ олигархуудыг айлгана. Мөн сайхан байдаг маань. Босоо гамбаа гівтчлээд гэж хэлсэн. За ч одоо манад орж ирээгүй баймаар би ч бас орой морой гівтлгүй яах вэ? Хүн ядраа шүү дээ. Дандаа босоо юм гэж юу байд юм бэ чи? Бас цаа чинь бол 24 цаг босоо юм бол ойлгосон юм шиг үлээ тэгээд. Хөдөө аж ахуйд технологиг оруулсан. Технологи ноу хав гэхлээр хүмүүс iPad, компьютер өөр юм бодоод явчихдаг. Үгүй. Технологи бол хөдөө аж ахуйд хамгийн түрүүнд орох хэрэгтэй. Манай эмийн бүтээгдэхүүн. Манай Төвдөн Балжир эрдэмтэн маань эртээд би одоо энэ эрдэмтдтэй л их харьцдаг л да ярьж байсан. Цагаан ямаач гэж бас яг ямааны л гэж хэлдэг да. Би одоо бүр нарийн судалгааны ажлыг их тоомлж ярьж байгаа учраас 50 сая орчим хон ямаа байдаг. Тэрнээс хээлтэгч одоо ямаа ишгэлдэг ямаа 8 сая. Нэг ямаа 500 г сүү өдөрт гарна. Тэгэхээр өдөртөө бид 4 сая литр сүү гардаг гэсэн үг. За Баян хонгор саадаг. За говьалтаа нэг хэсэг сааж байгаа бах. За босд нь ч ер нь тэгэд асгаж хайж байгаа. Одоо хөхүүлчдэг. 4 сая литр сүү өдөрт. Тэгээд 120 хоног саана гэж боддоо. Одоо улаан хөдөд очиод үзэхэд үхрийн сүү 40 рубль байхад ямааны сүү 160 рубль байгаа.
Тэгээ манай эрдэмтэд их нарийн ухаантай шүү дээ монголчууд чинь. Тэгээд за хятадууд 2 хүүхдийн бодлого гаргаад ирлээ. Жилдээ 180 их төрж байна, нэмж төрлөө. Эхийн сүний орлуулагч бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй. Ханс Зин гэдэг герман эрдэмтэн хэлсэн шүү дээ. 60 сая малтай мөртлөө Шинэ Зеландаас хураас руу оруулж ирдэг ийм орныг би анх удаа харлаа гэж хэлсэн. Би өмнөөс нь жоо ицсэн. Тэр герман хүн бас их шодрох сайн хүн байлаа. Тэгээд энэ 180 төрсөн ихэд манайх тэр Ямааны сүүгээрээ бэлтгэл хийгээд өгөх юм бол юу Чингис Бонд. Ийм л гайхамшигтай ард юм шүү дээ бид чинь. Энэ рүүгээ төвлөрөхөд ганцхан засгийн газар шийдэхгүй. Наад бол чи нөгөө олигархуудын мөнгөнд барьцаалагддаг учраас энэ хөтөлбөр хэрэгтэй байгаа эзэд ажилчин хүмүүс хоорондоо ярьж энэ хөтөлбөрийг тулгах ёстой. Үе шат дээр нь хяналт тавих ёстой. Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа эрдэмтэн мэрэгд судлаачдаар гаргуулах ёстой. Өнөөдрийн миний төлөвлөгөө ердөө энэ айхтар юм биш. Парагвайг би яагаад онцолж хэлсэн бэ гэвэл 1.6 сая хүртэй 1.6 тэрбум долларыг олдог энээсээ далаад гарцгүй орно шүү дээ. Нэлээд ядуу. 52% Оросуудад нийлүүлдэг. Манай хөрш Оросуудад махныхаа 52%-ийг нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл 800 сая долларыг Оросуудаас авдаг гэсэн үг. Бид өнөөдөр хор шар буцалж байгаа үстэй чи нэг тийм хор шарын шил буцлах гээд байгаа шүү дээ би чи бас. Шинэ Зеланд 11 тэрбум долларын яг сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд нийлүүлдэг. Одоо онгоцны сүү тэр масл бүгд Шинэ Зеландын ярилгтай явж байгаа. 7 тэрбум долларын мах гаргадаг. Энэ нэг 11 сая үлээд өхөртэй Шинэ Зеланд баг байгаа. За Монгол улсын баялаг 3,000 тэрбум доллар. Эннээсээ бид алтаар өндгөлдөг нугас бий болгоё. Тэгэхгүй үргэлжийн гуйлга гүйж нөгөө 24 тэрбумаа нэмэгдүүлээд байвал хөрш орнууд манай өрийг худалдаж аваа шүү. Нэг хөрш нь манай 24 тэрбум долларыг 50 тэрбумаар үн зохиж худалдаж авах юм бол бид хяактын гэрээний байдал руугаа буцаж орно гэсэн үг. Бид яарахгүй болохгүй болсон. Ийм байдлаас гарахын тулд хэдүүлээ оюут толгойн гэрээг зоригтой өөрчлөө гэж хэлэх ёстой. Ичиж болохгүй шүү дээ энэ чинь. Ганбаатар одоо болиол гэдэг хүмүүс одоо яриад яваад байгаа би залхаагүй байхад шүүнд нь залхдаг байна. Оюут толгойн гэрээг одоо шууд ярих ёстой. Саяхан би манай Гринлей багш гэдэг манай бидний Орос хэлний багшд би ангийнхан манай найзууд маань энд бас ирсэн байгаа. Олон жил намайг дэмжиж хайрлаж байгаа улсуудаа. Тэгээд бид очлоо. Сайхан инээ чанаагаад уулзаад ярьж хөөрөө суужсэн. Багш маань нэг шог юм ярьсан. Би энэ та нарт ярмаар. Багш угийн их хөгжилтэй хүн л тэгээд хууль зүйн сургуулийн оюутан байсан. Гэсэн багш нь асуусан байгаа. За гэмт хэрэг гэж юу вэ нөхөр минь гэж асуусан. Та надад 2 тавьбал гэмт хэрэгэ гэж хариулсан. Тэр оюутан их бас задарсан нөхөр минь. Би бол тэгж хэлж чадахгүй. Юу гэсэн үг вэ нөхөр минь гэсэн. Та хүний үл мэдэх байдлыг ашиглаж өөрийн давуу байдлаараа хөнөөл учруулвал энэ бол гэмт хэрэгэ гэсэн. Тэр оюутан их сайн оюутан байна. Тэр энийг одоо манай тэр гэрээ хийсэн хүмүүст би хэлмээр байгаа. Монголчуудын үл мэдэх байдлыг ашиглаж Риотын тоо өөрийн давуу байдлаараа хор хөнөөл учруулахыг гэмт хэрэг гэж хэлнэ. Тэгэд оюутлогын гэрээнд 38 хон хүртэл ямар ч ашиггүй гэрээ 2039 онд дуусна. Гайхамшигтай гэрээ. Нөгөө нэг надтай мэдгэжсэн гайхамшигтай гэрээ. Гай гамшигтай гэрээ гэсэн үг шүү дээ. Энэ юм гэдэг агуу шүү энэ.
хэлж байгаа үгийг сайн бодмоор юм байл шүү дээ. Өөрхий бас үннээр хэлсэн байгаа л шүү дээ. Гай гамшигтай гэрээ шүү гэж. Үннээр хэлсэн байгаа шүү дээ өөрхий. Тэгээ 320 тэрбум долларын баялаг. За 109 тэрбумын цэвэр ашиг бий болно. Энэ дээр Ботсвана улсын жишээг би ярих дуртай. Манайхан шууд зарах гэдэг үгийг би бол бас хэрэглэх дурггүй. Гэхдээ Ботсванад шууд энэ үгийг хэрэгэлсэн. Ботсвана улсад германууд зөвлөгөө өгсөн. Фредерик Эбертийн сангаас энэ материалыг би олж авч яасан. Юу гэж өгсөн бэ гэвэл ерөөсөө гэрээгээ хийгээл за чи 50 тэрбум доллар авах юм байна Ботсвана. Тэгээ хоёулаа гэрээгээ хийя гэд яг нөгөө манай хог гэж байгаа юм л да хөрөнгө оруулалтын гэрээ гэж. Ийм хогийн гэрээ хийх гээд яг ингээд лавлжруулсан чинь Ботсванагийн тэр үеийн ерөнхийлөгч сайхан сэтгэлтэй хүн байсан. Тэдэнд ийм гурван тал тогтолцоо байгаагүй. Гэхдээ тэд маш сайхан сэтгэлтэй ерөнхийлөгч тэр үед байсан. Тэр хүн юу гэж шийдсэн бэ гэвэл за наад хогийн гэрээг хийхгүй, хөрөнгө оруулалтын гэрээг хийхгүй. Манай цэвэр ашиг 50 тэрбум юм бол шууд наадхан дээр чинь би 50 тэрбумаар уурхаага зарыг чамд гэсэн байгаа. Нөгөөдөл чинь бултах гэж үзээд бараагүй. Тэгээд 50 тэрбумаар зарсан. 30 жилийн хугацаанд 50 тэрбум долларыг үн шаттайгаар өгөхөөр гэрээ хийсэн. Танаа тэр уурхаага ажилуулна уу, алдагдaltaгүй менежментийн зардал нөгөө хүү тэр манай нөгөө ловер тэр миний асуудал биш. За ингээд гэрээ хийгдсэн дараа тэр ерөнхийлөгч сайн. За 50 тэрбум долларыг бид авахгүй. Хоёулаа бартартай гэсэн. Солилцоо хийсэн. Нөгөөдөл за тгий гэсэн тулгагдсан. Яг гэвэл тэднээс өмчтэй учраас тулгаж байгаа. Тэгээд Ботсваны парламент жил болгон орж ирдэг 1.5 тэрбум долларыг жил болгон Ботсваны парламент хуралдаж Баян үлгээр 2 сургууль, Увсруу 5 сургууль, Улаанбаатарт 2 эмнэлэг, 1 зэсайлуулах үйлдвэр, 2 услалтын систем гэдэг тийм нөх хөрөнгө ярьж байна. Одоо хардаа та нар хөрөнгийн санаа бодлоо парламент дээр ярьдаг. А нөгөөдүүл нь санхүүжилтийг гаргаж хийдэг. Ботсван компани ажилуулна. Нөгөөдүүл нь чадахгүй бол хамаагүй гаднаас нь авч болно. Гэхдээ чадахгүй гэдгийг нотлох хэрэгтэй. Би Ботсванадад баг зэрэг атаарч байна. Норвегиудад бол их атаарч байгаа. Ботсванагийн тэр ерөнхийлөгч шиг хүн манайд хэрэгтэй. 50 тэрбум доллараар Ботсвана хөгжсөн. Гэхдээ баян хоосны ялгаа их. Яг Норвеги шиг тийм их айхтар дуурайгаад байх орн биш. Ямар ч байсан яг энэ гэрээний загвар дээр Ботсвана манай оюу толгой хажууд биднийг ичээсэн. Шууд зарсан. Яг тэрэн шиг оюу толгой 45 тэрбум доллараар заамаа ав гэхгүй ч гэсэн яг энэс дээшэл бид гэрээ хийх хэрэгтэй. Одоо гэрээгээ бид эргэж харъя. Тэгэхгүй бол зогсоод байж болно гэж бид хэлэх эрхтэй. Ягаад гэвэл бид баялгаа өгөөд өрөнд ороод ажилгүйдэлтэй ядууралтай байна гэдэг нь бүр байж болохгүй зүйл. Эвэлээд эдийн авах гэж өрөвдөөд өрхийн бүтээх гэж гадныхаа орж ирдэг шүү. Гадаадынхан хитцээч ЭГГ-м нь монголчуудыг хайрлаахыг гэж орж ирнэ. Би өстой хитцээч итгэхгүй. Та нар чин эмээлтийн нэг ноолуурын сайн аймаа чин Баян хонгорын баацаагаанд очиод ноолуур авъя гэвэл гүн баацаагааных нь яаж хөгжүүлэхдээ байз гэж бодож очих уу? Эднүүд хоорондоо үл ойлголцоол байвал надад ноолуур хямдхан ирэн дээр гэж бодно үсттэй. Юусоо энгийн зүйл. Дэлхийн ноолуурын аймаачтал ирчээл бужигнуулаад байна шүү дээ. 5 толгой 6.4 тонны нөөцтэй. За бид дунджаар бол кокс нөөц $140 гэдэг. За бид эн чинь бол нэг тодорхой хувь нь кокс нөөц учраас $80-оор дунджил тооцдог. Бид маш доогуур 10 тэрбум доллараар газар доор нь зүгээр бид үнэлгээгээ хийж зарахад 64 тэрбум доллар болно шүү дээ. Сая Австралид маш чанаргүй хөрөн нүрсийг газар доор нь $11 шууд Австралийн засгийн газар гадаадын үндэстэн намсан корпорациуд зарж байгаа 3 сарын өмнөх одоо тохиолдол байгаа. Мэдээж энийг би санал болгоогүй. Энэ хамгийн муу вариант нь гэж хэлж байгаа.
Энээс дээш вариантуудыг бид гурван талтаараа ярьж шахах хэрэгтэй. Бид гуйлагч ард түмэн биш. Бид гуйдаг биш, өгдөг, тусалдаг, Норвеги шиг ард түмэн болох ёстой. Бидний үр хүүхэд гадаадд явахдаа ямар цээж гэдгээр ямар гоё явах вэ? Одоо ер нь биднийг явахад гайгүй гялтааж байгаа гайгүй ганц юм нь юу гэж? Би үйлдвэрчний ерөнхийлөгч байхад Финланд, Филиппин, Индонез эдгээр гэдэг зүүн Азийн орнуудаар явж байхад тэнд Монголын тухай нэг сайн мэдэхгүй байхаа гэж бодсон чинь чи их баатарлаг ард түмэн шүү дээ. Танаа өвгдөөс чинь агуу шүү дээ гэж. Гэхдээ энэ гяттууд бас овоод энэ гайгүй биднүүсийг бас гайгүй өргөсөн бас энэ чинь хүн юм болохоор хартай дотор нь бас бидний тухай муучлсан юм байна уу гэж хараад байгаа шүү дээ бас. Энэ хублаа эднэргээд кино гараад байгаа үстэй энэ Чингис хааныг. Үнэндээ бол яг зохиолын дагуу л байлаа нуус тавчаа. Тэгээд энэ кинонууд гадаадад их гарч байна. Бидний нэр хүнд их өндөр. Одоо их баатарлаг улсууд шүү дээ. Та нар ч их зоригтой шүү дээ. Их ухаантай. Бид одоо үр хүүхдээ санхүүгийн эрх чөлөөтэй явуулмаар байна. Ингээд 64 тэрбум доллар доотлол нь бид олно. Энийг одоо цаадуул чинь 400 сая доллар төгөх гэж байгаа. Энийг зөвшөөрж болохгүй. Оюутлогоос 45 тэрбум долларын доотлол нь үнэлгээ. 64 тэрбум долларын үнэлгээ 5 толгой доотлол нийтдээ 109 тэрбум доллар зүгээр бид ихний задлсан байгаа үүснэ. Энэ бол нийт нөгөө бидний төрөүний астаачар, асаагуур болох үйлдвэрүүдийг үзэх юм бол энэ үйлдвэрүүд нийтдээ 5 тэрбум доллараар босч байгаа. Энэ дотор ч нөгөө ямааны бэлтгэл орчиж байгаа шүү дээ. Нөгөө 180 гятад ээжүүдэд өгөх ямааны бэлтгэл бай 180 мянган сая ч үлээ сая. Тэ энэ манай одоо Төвдөн Балзарах энийг бол нүдэнд харагдал ярина да гайхалтай. Гой бүр нарийн судалсан байгаа. Гятад ээжийн онцлог гэж байгаа бүр судалсан байгаа шүү дээ. Олон жил хөөгдгөө байж байгаа дараалал ингээд нөгөө сүү мөн татарцсан ч гэдэг юм уу айхтар юм ярьсан байгаа. Ер нь манай хөгж боломж одоо улам ихсэж байгаа. Хятад нэг хүүхдийн бодлого 60-70 оноос явсан. Одоо миний үеийн насны 50 насны хүмүүс хүүхдгүй шах байгаа. Нэг хүүхдтэй тэгээд өвөө эмээ ээж байгаа. Хөгшрөлттэй. Одоо бол ажиллах хүчээс хэрэглэгч эдийн засаг болж байгаа. Хятад руу одоо юм нийлүүлэх шаардлагатай болсон. Одоо хятадууд бидэнд л бүр нөмөрж оруулж ирдэг тэр их ажиллах хүч байхгүй. Нэг хүүхдийн бодлого тэр 60-70 оны нэг хүүхдийн бодлого одоо яг одоо тэнд ажиллах хүчний хомсдолд орж байгаа. Одоо хэрэглэгч эдийн засаг. Бидэнд сайн цаг ирж байгаа. Маш сайхан цаг ирж байгаа. Нийт 104 тэрбум доллар гэж түрүүн оюутлогоо 5 толгоос доотлол нь олох баялаг маань бидний үйлдвэр барих таргийн 5 ямаа гэж одоо биднийг тэжээх тэр таргийн 5 ямаагаа бий болгоход 5 тэрбум доллар хэрэгтэй. Монголчууд ярьдаг байсан шүү дээ. Эд таргийн 5 ямаанаас салваа гэж. Таргийн 5 ямаа бол хөрөнгө. Тэр үр хүүхдийг өлсүүлэхгүй тарг гаргаа тэр сүү сайлаа гаргаа яваад байна. За таргийн 5 ямаа гэдэг нь яг 5 ямааг бас хэлээгүй шүү. Нөгөө 1000 хонь байна уу, 200 хонь байна уу, 500 хонь байна уу? Өөрөө өөрийгөө авч явдаг хөрөнгө гэдгийг хэлжсэн. А хурдан морины 8 чинь бол сүү сайл гаргахгүй шүү дээ. 8 дампуур бол тэгэл дуусаа. Тэгэхээр таргийн 5 ямаа гэдэг ойлголтыг л түрүүнээс хойш бид ярьж байгаа. Хөрөнгө. Бид хөрөнгө. Эд хэрэглээ хоёр луга битээ төвлөр. Ямар сандаа би ерөнхий сайттайгаа Чингис бондыг авчаахад нуудлцад чуулган дээр ярьж байсан нэг үг байдэн да. 7 буудлын должин хэмээ гэдэг өөдөөс ярихлаар энэ зэрэггүй харин тийм ээ. Наад 1.5 тэрбум доллараар зам барихад цахилгаан станц барихад та нарын хэрэглээ рүүгээ битээ оруулаач ээ. Эд рүү оруулаад байна. Хөрөнгө рүү оруулаач гэж хэлсэн. Тэгээд нөгөөдөл чинь нэг л ойлгохгүй шинжтэй байхлаар аргаа бараад 7 буудлын должин эмээд 1.5 сая төгрөгийн зээл авлаа. Чингис бондтой тэнцвэр хэмжээний зээл авлаа. Аваад жорлон хүртэлх замаа гоё тоосгоор өрөөд гашаагаа гоё оохроор бучих юм бол 100-аа шинжилчих юм бол их гоё зуухтай, их гоё замтай, их гоё будсан гашаатай гашаа башинга барьцаанд алднаа гэсэн үг шүү дээ. Нөгөө гашаа хөтөлбөргээд ид явж исэн үе л дээ. Зөв яг хүртэж идснээс арай л дээр тэрний оронд 7 буудлын должин эмээ
Дорж гэдэг хүүдээ 1.5 сая төгрөгөөр богоонч худалдаж авч өгөөд доктор нь дугуй сольдог одоо тэр тоног төхөөрөмжийг 500 мянган төгрөгөөр авч өгөөд сая төгрөгөөр богоонч худалдаад аваад өгчих юм бол өдөр болгон сар болгон 100 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Жилийн дараа 1.5 сая төгрөгөө хүүтэн төлнө. Тэгээд сар болгон 200 мянган төгрөгөөр та нар сайхан амьдран тэр лаага эднүү, луунга эднүү миний асуудал биш. Тэр жорлонгоо хүртэл тоосгоор өрнүү, хашаага оохордно одоо дараагийн асуудал болно. Ойлгохгүй. Миний өөдөөс хараад гайхаад ойлгохгүй энэ ямар сонин хүн байл гэж бодоод байгаа. Яасан муу хүн байл гэж бодоод байгаа. За ингээд зэсийн үйлдвэр, нефтийн үйлдвэр, цементийн үйлдвэр, гангийн үйлдвэр гээд энэ өөрөө чухал биш. Бид үйлдвэрлэгч орон болъё гэж би ерөөсөө яриаггүй шүү. Астаачар буюу асаагуур нь болох юм бол усалтын систем, бордооны үйлдвэр, химийн үйлдвэртэй болно. Хамгийн гол хоёр юм бол усалтын систем, бордооны үйлдвэр. Энэ хоёртой байхад зүгээр сая хүртээ байхад бид 4 тэрбум долларыг олно гэж ярьж байгаа шээ. 80 сая хүртээ байх потенциалтай. Тэгэхэд 5 тэрбум долларыг бид жил болгон сайн сүүлээрээ бид авна гэсэн. Сайлаа хураахаар саваа бэлдээ гэдэг шиг энэ мөнгө орж ирэхэд луурчд идүүлэхгүй байх механизм нь нөгөө 3 тал тогтолцоо шүү дээ. Ингээд 382 мянган ажлын байр хангалттай бүрэн хөдөлмөр эрхлэлтэй ардтан болно бид. Норвег шиг. Дундад цалин 2 сая 500 мянган төгрөг болно. Энэ бол бүр доотлын судалгаа. Боловсролын чанарыг бид дээшлүүлнэ. Бидний үр хүү дэлхийд гайхуулсан шүү дээ. Эрүүл мэндийн сайн үйлчилгээ авна. Яг одоо бол эмнэлгийн ажилтнуудаа хайрлах хэрэгтэй шүү. Эмч өвчтөн хоёрыг мууталцуулаад цаан чи улс төрчдөл идээд байгаа. Энэний эсрэг бид тэмцдэг. За энд бол айрмыг хүчрхжүүлэх хэрэгтэй. Бид ерөөсөө айрамд санхүүжилт хийх хэрэгтэй. Манай айрмын санхүүжилтийг үргэлж таньдаг. Бүр одоо сүүлдээ айрам байхгүй болгоё эднэр гэсэн яриа 8 жилийн өмнө гарсан шүү. Азар тэр айрмын одоо улсууд маань одоо бас одоо гайгүй юм хийгээд хүчрхэг айрамтай болъё. Айрмыг олон хүнтэй биш ээ, хүчтэй технологитой болгох хэрэгтэй. Яг Израиль бол зүгээр технологи, техникийн хүчээр, нуу хавны хүчээр улс орноо удирддаг. Одоо хүнээр байлтгаа болсон. Технологиор мөнгө байлдаг болсон. Бид одоо эх орноо хамгаалж чадна. Айрмаа хүчрхэг болгох хэрэгтэй. Айрмаа боловсролын бас хүчрхэг тэр давуу талыг ашиглах хэрэгтэй. Айранд очиод 2 жил, би бол 2 жилийн цэрэгт дуртай. 2 жил юм уу 1 жил болоход тэр хүмүүс гарч ирэхдээ мэрэгсэн ажиллах хүчин, мэрэгжлийн инженерүүд гарч ирэх хэрэгтэй. За ингээд сайхан ихтгэл маань базалтандаа орж байна. Нийгмийн зөвшөлтсөлийн тогтолцоо байгаа тохиолдолд эзэн юмаа мэдхгүй ресурс национализм гэж одоо яриад байгаа юмыг баялгаа цөмөөрөө хяная. Одоо баялагт бидний ямар ч хяналт байхгүй. Оюу толгойн туузад нь 3 нөхөр байдгаа да одоо нэрийн ч мартчих хуучин байсан хүмүүсийн санаж байна. Тэр 3 ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ. 9 хүн туузад нь байдаг, 6 хүний саналаар бүх юм шийддэг. Нөгөө 3 манайхыг төлөөж байгаа 3 хүн бол амралтанд сууж байгаа жилийн хэдэн мянган долларч байдгийг аваад сууж байгаа. Тэд яг эх орноо бодох юм бол ийм утгагүй юмнаас эсэргүүцэл үзүүлээд гараад ирвэл ядаж дэлхий ойлгоно. Тэнд зүгээр улс төрчдийн бялуу. Тэгээд тэдний цалин хэн өгдөг гэж Рио Тинто өгдөг. Тэгээд тэдний төлөөлөгчд тэнд сууж байгаа. Бид ямар ч хяналт байхгүй. Энэ гарч байгаа баялаг хяналтгүй байгаа. Тэгэхээр эзэн юмаа мэдэхгүй. Иргэн усаа ашия. Дараагийн санаа бол жижиг чулуугаар том чулуу цохноо гэдэг нь нөгөө түрүүний 5 үйлдвэр нөгөө ямааны бэлтмэлээрээ цөмөрөө уут дурууга дэлэнт дэшегээ гэдэг мал аж ахуйгаа хүчрхэгжүүлье. Усны систем, борооны системээ хүчрхэг болгоё. Энийний дараа төсөв хангалттай болно. 5 малын буйнаа барж биш
мэрж иднэ гэж Монгол үг байдаг. Ийм байдлаар хэдүүдээ явна да. Ингээд гол санаагаа хэлэхэд энэ бүх төлөвлөгөө бол Монголын залуучуудын төлөө юм байна. Нэг 50, 60 хүрсэн, 70 хүрсэн одоо хижээл насанд орлоо доо. Хүмүүс бол за ингээл давхаал 20, 30 жил амьдраад байна. Өнөөдрийн энэ харанхуйлж байгаа үйл 20-той 30-той бидний хүүхдүүдийн нуруунд дээр аянг болж буунш. Тэдний нуруу хугална. Манай улс төрчид залуучуудыг бараг л ядаргаа одоо ажилгүй хүмүүс гэж харах гэдэг. Үгүй ээ. Бид залуучууд маань ухаантай, хүчрхэг. Залуучуудаа муулаад бид ирээнээс залуучууд оруулж ирж импортлж чадахгүйгаас цааш залуучуудаа бид дэмжих ёстой. Монголын залуучууд хүчрхэг. Монголын залуучуудыг боловсралтай, эрүүл, дайчин болгох ёстой. Мандавбаатар Дамжин сургууль сайхан үгээр өнөөдрийнхөө илтгэлийг өндөрлөе. Төрийн ажлыг амьд хүмүүс хөтөлж явуулдаг ч гэсэндээ түүний төлөө амь насаа өргөссөн хүмүүсийн яс чумган дээр төрийн ажил тогтдог юм аа. Өвөг дээдсийнхаа бий болгосон сайхан өв хөрөнгийг хүүн юм шиг, хүүхдүүд нь юм шиг додомдож хооч үедээ хүчрхэг Монголыг үлдээе. Баярлалаа та бүхэнд.